1-ээс 4-р сарын байдлаар иргэний улсын бүртгэлийн чиглэлээр 7354, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн чиглэлээр 3248. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн чиглэлээр 651 иргэн хуулийн этгээдэд бүртгэлийн үйлчилгээг үзүүлсэн байна. Нийт хүн амын тоо 85067. Үүнээс гадаад паспортын машинаар 306, дот машины лавлгаа үйлчилгээ 1787, e-бизнес сайтаар 830 иргэн төлөвлөсөн бол иргэний улсын бүртгэлийн чиглэлээр төрсний бүртгэл 403, гэрэлтийн бүртгэл 82, нас барсны бүртгэл 156, үндэсний энгийн гадаад паспорт 1386, иргэний цахим үнэлэх 1480, аймаг хотоос бүр өмсөн шилжиж ирсэн 223, гэрэлт уусгар болсны бүртгэл 42, үржилтийн бүртгэл 10, лавлгаа 2870, бусад 702 бол эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн чиглэлээр төрөөс өссөн үнэгүй газар 152, хувийн сууц 40, шинээр бүртгүүлсэн орон сууц 202, үйлчлэгээний зориулалттай байр 22, өмчлөх хэрэг шилжих 754, лавлгаа хуулбар 89, барьцааны гэрээ 1827, бусад 162 бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн чиглэлээр хязгаарлалттай хариуцлагатай компани 74, нөхөрлөл 3, хошоо 15, төрийн бус байгууллага 22, үйлдвэрчний эвлэлийн байгууллага 1, бусад 536 иргэнд бүртгэлийн үйлчилгээг үзүүлсэн байна.